Тэгээ энэ цаг үеэс эхлээл багшийн мэрэгжлийн нэр хүнд бол жилээс жил багасараа өдөө хүртэл одоо бүр эцсийн зэгтэл тулж ах шиг. Би нийслэлийн Юниколсролын 32 дугаар сургуулийн дизайн технологийн багш Бата гэж хүн байна. За, дизайн технологийн багш бол одоо бусдад сурагчдаар бол бүтээл хийлгэх хамгийн их боломжтой. Бусад хичээлүүдийн одоо сурч мэдсэн зүйлийг хүүхэд дизайн технологийн хичээлээр тэр бусад хичээлүүдийн сурч мэдсэн зүйлүүдийг одоо илэрхийлж гаргах бүрэн боломжтой. Одоо бүх хичээлүүдийн нэгтгэл гэж би дотор бодож явдаг. Хуучин нь бол хөдөлмөр гэж хичээл ордог байсан. Энэ хичээлийн үргэлжил буюу орчин цагтаа хөл нийлүүлж, орчин цагийнхаа хөгжил энэ техникийн дэвшилттэй хөл нийлүүлж явахын тулд бол дизайн технологийн хичээл нь бол өөрөө тэр одоо шин чанараараа хичээл маань бас судалж байгаа зүйл нь судлагдах нууд нь бас өөр болж байгаа учраас хичээлийн нэршил хүртэл өөр бас дизайн технологи. За энэ нисэх онгоц бол манай монголчуудыг бол одоо ачаа тээврийг, иргэний тээвэрт бол монголчуудыг бол 21 аймаг Улаанбаатарыг хооронд нь холбож тээвэрлж исэн. Одоо манайхны нэшлэр бол Зарцаа ногоон. За энэ бол Аан 2 гэдэг онгоц, Антонов гэж хүний зохион бүтээсэн, Оросын зохион бүтээгчийн хийсэн бүтээсний онгоцоо. За энэ онгоцыг бол ингээ хүүхдүүд одоо зургнаас нь хэсүүлээд хийдэг. Тэгээ зураг ямар хэмжээтэй хийхээ зураг эхэлж гаргаад тэгээ зураг гаргасныхаа дараа энэ онгоцныхаа хийх материал юмнуудаа авна, судална. Тэгээ материал юмнуудаа судалж авсныхаа дараа энэ хүүхдүүд зургийн дагуу хийх энэ үйл ажиллагаанд бол багшийн дэмжлэг хэрэгтэй. Багш энийг яаж хийх вэ? Хийх аргыг зааж өгнө. Тэгээд энэ зүйлүүдийг хийгээд бүх деталь юм өөрөөр хийн. За энэ нисэх онгоц гэдэг зүйл бол бусад техник загварууд дотроос бол энэ өөрөө агаарт нисдэг бүтээл учраас энэ агаарт тэнцвэрээ яаж олох вэ? Хөндийн төвөө яаж олж нисэх вэ? Одоо мотороо яаж байрлуулах вэ? За энд хийж байгаа түшээ ямар хэмжээтэй хийлгэж хэдэн минут нисэх вэ гэдэг энэ бүх тооцоололтыг хүүхдүүд хийдэг. Дадлаг хийн, туршлага хийн. Ингэж энэ нэг загвар бүтэн жилийн туршилт хүүхд нэг л ийм загвар хийж дуусгадаг гэсэн үг. Орчин үеийн одоо онгоцыг хэвээ аргаар цутгаад хийчихэж штэ. Энд хийхэд бол материал юм байвал Монгол хүүхдүүд, Монгол инженерүүд хийх бүрэн бололцоотой. Яг гэвэл манад одоо ганцхан тэр энэ онгоцуудыг яг бодитын загваруудыг хийх энэ үндсэн материалууд нь бол манад орж ирдэггүй байна. Олдос муутай байна. Тийм учраас хүүхдүүд бол одоо энэ жишээ нэг чинь энэ одоо иргэний тээврийн ус онгоц штэ. Гэтэл энийг одоо хийвэл материал юм байх юм бол манай хүүхдүүд бол хийн. Чавнэр бол хийн. Яг гэвэл ийм хийх чадвартай эдгээр шиг төгсөж байгаа байхгүй юу? Тэгээд одоо энэ техникийн үзүүлэлтүүд нь бүх юм энэ одоо юм хөгжсөн интернетээс хайгаал, нэрээр нь хайгаал бүх юм нь үзээ судлаад хийчихжээ. Тэгэхээр манад бол энэ техникийн чиглэлийн юм хөгжих маш их бололцоотой.
Ер нь бол намайг яг төгсөж явах үед бол 90-ад онд бол багш гэдэг хүн чинь хамгийн нэр хүндтэй, цалин өндөртэй юм байсан. Тэгээд одоо зах зээл эхлээд 92-3 оноос хойш зах зээл эхлээд багш нар чинь одоо амьдрал ахуйгаа авч явахын тулд нийгмийн нөгөө яг тэр ороо босхаа тэр үед чинь бол маш их багш нар ажиллаа хийж 8-нд гарсан. 92-3 он үед. За ингээд багш нар ажиллаа хаяад явна гэдэг чинь амьдрал ахуйгаа сайжруулахын тулд мөнгө санхүүнд хүрэлцгээ болоод ингээд 8-нд явж ирсэн. Тэр тухай үед. Тэгээ багш нар бол нэг хэсэг нь бол эргээд багшаахаа мэргэжлийн ажлыг хийсэн. Нэг хэсэг нь бол тэр жигтэй одоо яг тэр үеийн ганцхан 8 гэж тэрийгэ хөөгөл ингээд явцгаацсан байх. Багш нарын ажил хаялт үргэлжилж эрх чөлөөний талбайд цуглаан боллоо. Зах зээлийн шилжилтийн энэ хүнд хэцүү үед багш нарын амьдралын баталгаа алдагдаж бусад салбарын ажиллагчдын сарын цалингаас доогуур цалин авч байгаа зэрэг шалтгаанаас болж зарим багш нар амьдрахын эрхээр үндсэн мэргэжилээс хүнд дээрч сургуулиуд багш нараар дутагдах явдал газравч боловсролын системд өөрчлөлт шинжилэлт хийгдэхгүй байгаа нь багш нарын ажил хаях, суулт, цуглаан хийхийн гол үндэс болжээ. Тэгээ энэ цаг үеэс эхлээл багшийн мэргэжлийн нэр хүнд бол жилээс жил багасараа өдөө хүртэл одоо хөр эцсийн зэгтэл тулж ах шиг байна. Яагаад би тэгж хэлж байгаа гэхээр төр засаг багшийн үндэмжийг бодлогоор дэмжиж өгөхгүй байгаа шалтгаан. Түүнээсээ багшийн ажлыг хийхгүй дээ, багшийн ажлыг сонирхгүй дээ биш. Сонирхож байгаа, төгсөж байгаа үеийн төгсөгчний шавнар олон байна. Тэд нэр яагаад багшийн ажлыг хийхгүй байгаа гэхээр нөгөө нэг зах зээлийн энэ нийгэмд бол амьдралаа авч явахын тулд бол багшийн цэл нь бол ханаач хүрэлцэхгүй. Тийм учраас энд өнөөдрийг болтол ажиллаж байгаа энэ багш усууд бол нэгдүгээр мэрэгжилдээ хайртай дуртай та тэр мэрэгжлийн хий гэсэн чин сэтгэлийн үүднээс тэр олон жил багшийн мэрэгжлийн ажлыг хийж байгаа байхгүй. Тийм учраас багшийн цалин өнөөдөр бол 3,500,000 болох гэдэг нь бол зөвхөн наад захын багшийн одоо амьдралынхаа наад захын хэрэгцээг л хангах хэмжээний л имийг л бид нэр төр засгаас бодлогоор дэмжиж өгөөч, цалин нэмээд өгөөч л гэж бид нэр өнөөдөр бол тэмцэл хийж багш нар ажил хийж байгаа шүү дээ. Түүнээс биш бид нэр ямар нэг өндөр одоо хааваас авч үнэтэй машин унж ингэж амьдрахын төлөө бид ямар ингэж цалингаа нэмэлгэж байгаа биш. Наад захын бидний амьдралын хэрэгцээг л хангахын тулд одоо энэ шаардлагыг тавьж үзэж байна гэсэн. Яг багш нар чинь одоо шаваа бодож өдөө хүртэл бидний багц цалинтай л ажилласан. Энэ яг хөтэ залуу байхад бол тэгээд ээж аав энэ дэмжлэгийг туслалцаагаар бидний амьдралээ авч явжсэн. Манай аав ээжүүд дөрвөн аав ээж дөрвөлэл өдөөний малчин улсууд байсан. Тэгэл бид нар бол аав ээжийн дэмжлэгээр юу ч гэсэн мах сүйл авдаггүй байсан юм. Тийм учраас бол цалингаараа бусад одоо зүйлээ нэг юм ам үтс хүрэгдэг. Цалингаа цалингийн хооронд дандаа л зээлтэй амьдардаг байсан. Тэгэл одоо өдөө бол баг тэрэндээ тасчтэй баг бид нэр чинь. Одоо бол дандаа л банкны зээлтэй. Зээлгүй багш нар гэж алга. Манай сургууль дээр л чинь сая би судалгаа гаргаж өгөхэд бол 90% банкны зээлтэй. Ямар нэг хэмжээгээр банк усаар зээлтэй. 10 хүрэхгүй хувь нь нэг бас зээлгүй бас байна. Шин төгсөд гарч иж байгаа хүүхдүүд сая 483,000 төгрөг бол үнэхээр хэцүү. Амьдралаа яаж авч явах вэ? Шантраал одоо ихэнх нь тэгэл солонгос явж шүү дээ. Гадаадын оронд аль болохоор одоо өндөр цалинтай ажил хийж багшийнхаа мэргэжлийг хаяалаад. Манай сургуульд одоо жил болгон цөөнгүй залуу багш нар бол 1-2 жил ажиллаад гадагшаа явдаг, шилждэг.